Эрүүгийн хэрэг мөрдөн байцаах ажиллагаа нь үндсэн хууль болон эрүүгийн байцаан шийдэх хууль манай улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн конвенц зөрчигдөж буй эсгэж судалгаа хийж дүгнэлт гаргажээ гэж бичсэн байна. Энийг та бүгд өнөөдрийн 100-ны мэдээ сонноос уншиж болно. Би цаашаа нэлээд том юм байна. Уг нь зөв. Гэтэ яагаад тэгвэл 7 сарын 1-нд 5 хүн алуулчаад байхад энэ улсууд ир дуграагүй юм. Гэхдээ жишээ нь саруул бит хоёрыг дугаа суулт хийсний төлөө аманда сулал гэсэн бичиг хийгээд 7 сарын 1-ний үйл явдлаас болоод баривчлагдсан улс төрийн хоригдлуудыг сулалгээд Сүхбаатарын талбай дээр 5 өдөр суусны дараа 14 хоног хорьсон шүү дээ. Тэр талаар гадаадынхан ингэж ирээгүй л баг. Ногоон намын шугамар гадаадын сайтуудад гарсан л да. Өнөөдрийн сан дээр бичсэн байлээ. Энх баяр гэдэг хүн баривчлагчнаас хойш одоо өлсгөлн зарлаад бас хоол ундны чанар муугаас болоод одоо 12 кг турцсан байна. Одоо энэ байдлаар 100 цаг одоо хуурай өлсгөлн зарлсан гэдэргээд ингээд гарчлаа л да. 14 хоног би 111 цуухтай эхний 2 өдөр 18 цаг нь юм идээгүй уугаагүй. Гэтэ би бол өлсгөлн зарлыг ээгүй. Намайг барьж байгаа сахилгат хийцэн жишээ. Яагаад сахилга хийсэн бэ гэвэл орой тоолгонд гарахт нь би гарахгүй гэж яагаад зодод нүдний шүү хүч хэрэглэнх нь гараад тэнд байсан нөгөө баахан архичид авгаа хүүхдээ зоддог танхайчид одоо юу гэдгийг цагдаагийн эсэргүүцсэн янз бүрийн тэн дотор усууд байсан нөгөө бие үнэлэгч нар гудамжныхан одоо өвгөнтийн хөндийнхэн гэдэг тэдний өмнө гараад нэг 10 минут үг хэлсэн юм аа. Гараа ингэж яагаад нөхдөө та нар ингэж болохгүй энэ сайхан залуунаасаа ингэж варгийн шорон шиг юмд өнгөрөөж болохгүй. Дараа нь гарч ирээд бидэнтэй хамт нийлээд тэмц авгаа хүүхдээ зодчихоо оронд бидэртэй хамт тэмц гэж яагаад баг үг хэлсэн чинь намайг орж байгаа сахилгат хийцэн. Тэгэхээр би хоол идэхгүй гэсэн намайг гарахгүй л би үгээ хэлсэн болохоос биш гарах идэхгүй гэд. Тэгээ тэрний дараа намайг 2 өдөр 18 цагийн дараа гаргасан. Тэгээ би тэр цагдааг улсад буруу өгөхгүй л дээ. Тэд нар өөрөг даалгавар биелүүлж явсан. Тэгээ дараагийн нэг зүйл бол өнөөдөр санд гарсан энэ зүйл байна. Газрын аль бог тааны музейг дээрэмтлээ гэсэн энэ нэг нийт гарсан байна. Та бүгд мэдж байгаа бах. Арчлын 22 жилд мөнгөтэй улсууд богдуулын зүг рүү явдаг болсон. Зайсангийн аманд байсан хашаатай айлуудыг бүгдээрингийн хөөж явуулаад энийг дархан цаацтай тусгай уул юм аа гэж ингэж хөөж явуулаад өөрөөсөө өнөөдөр хавсаа бариад орцсон. Тэр байтугай одоо яг туул голын ирэг дээр хүртэл барилга барьсныг мэдж байгаа л да. Тэгэхээр энэ дээр бол юу гэж яаг вэ? Green Air Garden гэдэг компани та бүгд мэдж байгаа тэр Богдхааны сүм музейгийн урт тал замынхаа дагуу гадаа годомжинд замын дагуу ил задгаа пи уудаг нэг газар байдаг баг. Тэгэхээр тэр газарт л одоо энэ газраас нь сумслаад өгч байгаа юм байна л да. Тэгэхээр өнөөдөр Монголд мөнгөтэй хүн бол газар авч болно. Мөнгөгүй хүн бол умгар гэрээ барих газар байхгүй бүгд л мэдээд байгаа. Тэгэхээр үүний чи одоо арчил гэдэг юм уу? Юу гэдгийг би хэлж мэдэхгүй. Энэ бол арчил яагач биш. Энэ бол нэг бол арчлыг гуйлж байна нөхдүүд. Эсвэл түүнийг бид өөрчлөхгүй юм бол энэ байдал цаашаа явах юм бол нэг л эвгүй байдалд орно. Энэ одоо хүмүүс хэлээд байгаа. Энэ нэг биш болоод байна. Энэ улс төр чинь энэ Монголын байдал чинь нэг биш болоод байна гэж яриад байна. Тэгэхээр үүнийг бид өөрчлөх шаардлагатай гэж бодож байгаа. За энэ дэр миний түрүүний ярьсан X эрхэм хоригцноос хойш 12 кг турсан гинэ гэдэг ингээд гарцсан байна л да. Монгол Ардын Хувьсгалын дарга энэ хоёр өнгөрч 4-р сарын 13-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 25 хоногийг торны цаана өнгөрүүлсэн байна. Тэрээр баривчлагдсан цагаас хойш нийт 12 кг турсан ажээ. Намын нөхдийнх нь мэдгэж байгаагаар сүүлийн 100 цаг өлсгсөн зарласнаас үүдэн энэ хоёр даргын чээж өвдөж эхэлсэн гинэ. Амьсгалахад төвөгтэй болж байна гэж байгаа. Би түрүү хэлсэн. Айвал бүүхий. Хийвэл бүү ай гэж. Нэгэнт хийсэн бол айх юм байхгүй. Шалгуулад дуусгах ёстой. Мэдээж хийгээгүй л өөр хэрэг. Тэгэхээр энийг би жирийн иргэн хүн, тэрийн албан хаагч биш. Надаас шалтгааллахгүй шийднэ. Яаж шийдэхийг Монголын шүүх прокурор харуулах бах. Буруу шийдэх юм бол дараагийн нөхдүүд ч гэсэн энэ хариуцлагад нь орно. Зөв шийдэх юм бол монголчууд бүгдээрээ л хожино. Тэгэхээр гадаадад иймэрхүү явд болоход яадаг вэ? Хайр найргуул барьж аваад хорддог, хийдэг. Ер нь бол. За ялангуяа бидний монголчуудын очих дуртай Солонгос оронд бол ерөөсөө эдсэн уулсан ерөнхийлөгч нараа буусныхан дараа бүгдийг барьж аваад хийчдэг. Цаазан ялч хүртэл өгдгийг та бүгд мэдж байгаа гүйцэтгэдэггүй болохоос биш. Одоо нэг нь сууж байгаа. Тэгэхээр энэ авилга гэдэг торон сүлжээг бид нэр дарж чадахгүй бол
Монголын амьдрал хэцүү болж байгаа гэдэг бүгд мэдж байгаа л да. За дараагийн нэг зүйл энэ байна. Нийгмийн тойл сонины 3 дугаар нүрт гарч байна. 7 дугаар сарын 1-ний хэрэг өмгөөлөгчдийг айдаст автуулуу гэсэн ийм гарч ихтэй зүйл гарсан байна. Тэгэхээр их сурвалжийн мэдээлэлээр за энэ 1 дугаар нүр нэг жоох хэсэг байсан. Тэр нөгөө ганц удагт баривчлагдсан хоригдоод байгаа цагдаагийн 2 хурандаа, 1 дэд хурандаа, 1 генералын бие юм байл таагүй байгаа гэд хурандаа зоригтыг мөн генерал Амар болд 3 дугаар эндэх твж байгаа. Зоригт нь зүрхний тасагт Амар болд генерал Илэгний гэсэн байгаа юм тасагт твж байгаа. Тэгэхээр зоригт бол одоо хагалгаанд орсон тэр Амар болдыг хэвтүүлэх оргүй байна гэсэн худлаа юм яриа төгсөн. Гэхдээ бодит байдлаар бол миний сонссноор бол зоригт хурандаагийн хөлний хураанууд ер нь жоохон мэдээгүй болж байгаа нөгөө сахарын өвчнөөс болоод ер нь бол тэгж байгаа дайжимда сахарын өвчин хүндрүүл хөлийн тайрдаг юм байдаг. Амар болд генералын бол элэгэнд одоо өөрчлөлт орсон байна гэсэн юм яригдж байгаа. Зоригт хурандаад одоо юу гэдэг хагалгаа зүрхэнд нь хийж магадгүй гэсэн юм яриа байлээ. За ойрын их сурвалжийн мэдээлж байгаа зоригт нарын зоригт нарийн мэрэгжлийн эмч нарын шинжилгээнд хамрагдаж удахгүй зүрхний хагалгаа хийх гинэ. Түүний бие байдал сайнгүй байгаагч онцолж байсан юм а. Энэ мэт экс дарганаар хэрэгээ шийдэгдэхээс өмнө эрүүл мэндийн байдлаас олж эмнэлгийн орон дээр тарчилж байна. Тэднийг хизээ суулгах, батлан даалд гарах эсэх нь тодорхой бурсаа. Өмгөөлөгч сонгох асуудал хэрэгэлцээтэй байна. Сонгож авахар төлөвлөсөн өмгөөлөгчд нь эхнээсээ татгалцсан сурагч гарлаа. Тэгэхээр энэ хэрэг дээр ажиллах зоригтой өмгөөлөгч олдохгүй нь бололтой. Өмгөөлөгч чадвар мэдлэгээр хэний ч дор орохгүй алтан гэрэл мөнх төргөл дэлгэр итгэл ням дэлгэр нар татгалцахыг ботход энэ хэргийг эцэсэн шийдэхэд хэн нэгний хатхаас нөлөөлөд байх шиг байна гэж. Тэгэхээр та бүгд мэдж байгаа. Жишээ нь 2 өмгөөлөгч нь нэг өмгөөлөгч нь 14 хоног суугаад гарсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар дээрээс дарамт чахал дээрээ дахин бол тэр өмгөөлөгч гэсэн бас хүн айдаг бах. Ухаантай хүн айдаг байх ёстой. Гэхдээ юунаас яахаас мэдэх ёстой л доо. Тэрнээс үргэлж буруу хэрэг хийгээгүй нэг айгаад байх шаардлагагүй байх. 7 сарын 1-ний хэрэг дээр зүгээр миний бодлоор дахин хэлэхэд Монголын ард түмэнд энэ хэдэн хурандаа генералын эсрэг жагсаагүй. Монголын ард түмний амьдрал энэ 22 жилд энэ хурандаа генералуудаас болоод шалтгаалаагүй шүү дээ. Улс төрчдөөс шалтгаалсан. 7 сарын 1-ний үйл явдал буюу сонгуул 2008 оны сонгуул энэ хэдэн хурандаа генералаас болоод ямар нэгэн байдлаар буруу замаар ороогүй байх гэж бодож байна. Улс төрчдийн хийсэн үйл ажиллагаа. Тэгэхээр энэ үүний хариуцлагыг улс төрчид үүрэх ёстой. Түүнээс миний бодлоор үүргээ биелүүлж авсан цагдаагийн албан хаагч буруу байхгүй. Тэнд хамт ард түмэн жагсаад чулуу шидэж хахад дариа шидсэн тэр хүн ч буруу байхгүй. Хаосын онол гэдэг зүйл байдаг. Та бүгд санаж байгаа бах. Одоогоос жилийн өмнө Францад 7-8 хотод жагсаалт цуглаан болж хэдэн зуун машин шатааж ирсэн. Тэглээгээд жагсагчдыг буудаагүй, тэглээгээд цагдаа нарын барьж хороогүй штэ. Хариуцлах нь засгийн газар улс төрчид хүлээх ёстой. Грект мөн ялгаа байхгүй. 16 настай нэг хүүхдийг цагдаа санамсаргүй юм уу санаат ч юм уу буудснаас болоод Грекийн 8 хотод жагсаалт цуглаан болж өчнөө олон мянган байшин шатааж, машин шатаасан бөө юм болсон. Тэглээгээд нэг хүнийг буудаагүй, нэг дотоод явдлын яамны сайд нь шууд огцорч ийсэн. Манай тэгэхэд сайд нь ч огцроогүй, харин үүрэг даалгавар биелүүлж авсан цагдаа нарын ингэхийг би ерөөс ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл бүх бурууга цагдаа нарт чихэд улс төрчид хоёр зүгээр өнгөрөх байхаа л гэж бодоод байгаа. За дараагийн нэг зүйл өдрийн шуудан сонин дээр гарсан нэг зүйл байна. Та бүгд үнийг хараараа найруулагч өгөөрэй. Төлбөрийн чадваргүй банкуудыг гадныхан сонирхож эхэлжээ гэнэ. Тэгэхээр төв банкнаас үйл ажиллагааг нь зогсоосон, дампуурлыг нь зарласан 14 банк байдаг бөгөөд Монгол бизнес банк гэхтэл 500 саяар үнэлэгжээ гэж байна. За тэгэхээр Монголд одоо энэ дампуурцсан гэдэг байгаа банкуд бол бүгд янз бүр л дээ. Зарим нэг нь санаатаагаар дээрээс дампууруулдаг. Өөрөөсөө эрх мэдэлтнүүд асар их хэмжээний зээл авчихад банкад дампууруулцдаг. Зээлүүд дахид төлөгдөхгүй хэзээч. Ийм аргууч байдаг янз бүр байгаа. Тэгэхээр
хамгийн аюултай зүйлүүд энэ банкуудыг гадныхан авах гэдэг бол за аюултай аюулгүй гэдгийг бол олон өнцгөөс хэрэг хэрэгтэй. Зарим нэг нь бол энэ бол зах зээл байдаг асуудал болохоор ерөөсөө айгаад байх зүйл байхгүй. Хин чаддаг нь одоо энэ хаан банкыг авсан шиг ингээд гадаадын хүн ирээд хаан банкны бизнесийг хийгээд ингээд явах нь зөө гэж ярьж байгаа юм байхад зарим нэг хүмүүс бол үгүй тэгж банкаа одоо ингээд гадаадын гол юмнуудаа алдаж болохгүй гэж ярьж байгаа. Тэгээ үүнийг бол улс төрчид, эдийн засагчид шийдэх зүг байх л да. За дараагийн нэг зүйл мөн өдрийн шуудан сонин дээр гарсан нэг зүйл байна. Баян хоосны ялгаа дэлхийн нийтийн толгойн өвчин болж байна гэсэн энэ зүйл байна. Та бүгд хараарай. Баян хоосны ялгаа. За зах зээл ардчил хамгийн их хөгжсөн Америкийн нэгдсэн улсын иргэд бусдын эд хөрөнгөнд ч тийм таатай ханддаг вэ гэн. Тэгэхээр монголчууд бид зөвхөн хэдэн баяцуудаа үзэн ядаад байдгүй юм байна л да. Эсвэл Америк мөрөөдлөө биелүүлэх болон өөрийн боломжтой гутан ханддаг болохоор тэгдэг юм болов уу? Гэвч ганцхан Америкчууд ийм ааш аран шинтэй юу гэвэл бас тийм шээ гин. Ер нь бусдын эд хөрөнгө бүтээж бий болгосон баялаг хаа газар нүдний хор шингээж атаархал житөрхлийг бий болгодгоо. Иймэрхүү сэтгүүгээр хүн төлөвтөн тун нийтлэг бололтой гин. Тэгэхээр ганц монголчууд биш юм байна уу? Баян хоосны ялгаа дэлхийн нийтэд зугуухан хэрнээ улам бүр нэмэгцээр байна гэн. Тэр юуг харуулж байна гэхээр нөгөө либерал бодлого буюу ардчил гэдэг маань айжмда мухард ороод эхэлснийг харуулад байна. Нийгмийн өчүүхэн хэсэг нь асар их баялагтай болчдөг. Масс буюу олонх нь одоо ядуураад эхэлсэн энэ бол үүнийг одоо зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл бидний яриад байдаг Америкийн ардчил гэдэг зүйл маань бас тэмч төгс төгөлдөр биш юм а гэдгийг харагдаад байна л да. Баян хоосны ялгаа дэлхийн нийтэд нэмэгдсээр байна. Өмч хөрөнгийн тэгш бус байдал энэ ялгаа хэрээс хэтэрч тодорхой хязгаарыг давах үед нийгэмд ямарваа эмх замбраагүй байдал үүсэх магадлал хамгийн их байдаг. Ийм ялгарл үзэн ядалт ангийн тэмцэл иргэний дайнд хөтөлж байна. Хэмээн эдийн засагчид, социологчид муу амлаж байна. Гэвч амьдралд үнэн гэж бий. Баялагын тэгш бус байдал баян ядуугийн хоорондох дэндүү их орон зай сайн сайхан эрэг бүхнийг дагуулдаг гэвэл их эндүүрл болно гин. Баян хоосны ялгаанаас үүдэлтэй асуудал улс орон бүрт бий. Гэхдээ янз бүрээр илэрдэг. Тухайлбал Оросын холбооны улс Германд хэд өнцгөөг үзлээр илэрдэг гэн. Та бүгд санаж байгаа Оросын холбооны улсад одоо неонацистууд гараад ирсэн. Германд бас неонацистууд гарч ирээд яадаг бол энэ Германд байгаа Оросд байгаа гадаадын цагаач иргэдийг гарах гэж агс цугладаг. Харин Англи, Америкийн нэгдсэн улс зэрэг орнуудад шууд эсэргүүцэл тэмцлээд илэрч байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө бидний 22 жил мөрөөдөд одоо сайхан байгуулад амьдрал сайхан болчихно гэдээсэн тэр Америкийн ардчлалыг жишээ нь Нью-Йоркт нь Occupy Wall Street гэд хөдөлгөөн гарч ирээд энэ баян ядуугийн ялгаагийн эсрэг одоо жагсаал цуглаа хийгээд эхэлсэн. Тэгээ энэ бас нэг зүйлийг хэлээд байгаа маа. Тэгэхээр бид энэ 22 жил үнэхээр зөв замаар явбуу. За зөв замаар явж байгаа замаасаа тодорхой хэмжээгээр сарнаад өөр юм руу орчихуу гэдгийг үгээд ярих ёстой гэж бодож байна. Ярих ёстой. Тэгэхээр өнөөдөр Ялтын баярын өдөр. Өнөөдрийн шуудан сонин дээр нэг зүйл гарсан байна. Өнөөдөр Ялтын өдрөө гэж та бүгд бидний үеийнхэн 50-аас дээш насны улсууд, 55-аас дээш насны улсууд бол нэг маш сайн мэднэ. Өнөөдөр Ялтын өдрөө, Ялтын баяр бол Орос орны хувьд асар их үн хүндтэй үйл явдал юм а. 1945 оны 5 дугаар сарын энэ өдөр буюу 9-ний өдөр Зөвлөлт холбоот улс нацист Германыг буцсагсан ялалтаа сүр багталтайгаар анх тэмдэглэж байлаа. Тэр өдрөөс хойш 67 жил өнгөрчээ гэн. Энэ ялалт асар их үндсэн эх орончдын халуун ам бүлээн цусны хариуд ирсэн юм а. Тухайлбал энэ дайн 60 сая хүн ам өргөцсний 20 саяын цэрэг 40 саяын энгийн иргэд байлаа гэн. Зөвлөлт холбоот улс дангаараа 27 сая орчим хүнээ алдсан өргөцчдийн бараг тэн хагас нь байлаа гэн. 27 сая. Монголчууд бид өнөөдөр 2.7 сая. Тэгэхээр өнөөдрийн Монгол орноос 10 дахин их хүн эх орны дайны үед Оросоос алагдсан байна. Өөрөөр тэн дотор бурятууч байсан, халимаг монголчууч байсан. Та бидний өвсөрсөн цус тасарсан махны хэлтэрхийнүүд тэнд явж исэн юм а. 39-с 45 онд үргэлжлсэн 2 дугаар дайн хүн төрөлх түүхэнд хамгийн аимшигт дайн байваа гэж байна. Энэ дайн манай гаригийн асар их уудам нутгийг хамарсан нийтдээ дайнд 61 улс орн дэлхийн